Төгс дүр. No Other Choice кинонд жинхэнэ утгаараа дүрийн хөгжлийг харуулсан киноны эцэг тавьсан нэг дүр бий. Энэ бол Ара. Тэр гол дүр биш. Гэхдээ кино дуусахад үзэгчид хамгийн тод санах дүр бол мөн дүрийн хөгжлийг бүрэн харуулсан дүр юм. Арагийн дүр эхлэн ойлгомжтой, өрнөл нь логиктэй, төгсгөл нь утга агуулгатай. Түүнээс гадна киноны хошигнол, замбраагүй үйл явдлуудыг холбож өгсөн эцсийн инээдийг дамжуулдаг. Энэ бүгд Арагаар дамжин илэрдэг. Бид сонирн байдлаар Аратай анх танилцсан. Тэр залуу эртээ явуулдаг. Гэхдээ кино үнийг дуйлаанд, эмгэнэл, ёс суртахууны шүүлт болгож харуулдаггүй. Зүгээр л амьдралын нэг хэсэг мэт, бараг энгийн зүйл шиг харуулна. Мансуу ой дундуур бөмбөг алхахаар гитэж явах үед Арагийн дүртэй бид илүү дотн танилцсан. Тэр залуу байхаа болсон. Гэхдээ доторх хүсэл гал нь унтраагүй нь харагдана. Ара одоо ч жүжиглэх, дүр төрөх, ямар нэгэн хүн байх хүсэлтэй. Тэр зүгээр амьд явахыг биш, амьдралыг бүрэн дүүрэн мэдрэхийг хүсдэг. Ара бөмбөгийн эсвэлтлээс ядарч зүйлсэн. Ажлаа алдсны дараа ямар ч өөрчлөлт хийхгүй, шинэ зүйл туршихгүй, амьдралаа шинээр босгохыг оролдохгүй байгаа нь түүнийг дуйлдуулна. Арагийн хүсэл үнэндээ маш энгийн. Анхаарал, халамж, хайр. Тэр тэдний анхны болцоо, анхны хүсэлтийг дурсахдаа дулаахан чин сэтгэлээсээ дурсан ярина. Энэ дурсамжуудаар дамжуулж бөмбөө хэрхэн өхмөл хүн болсныг харуулна. Нийгэм цагт халамжтай байсан ир одоо өнгөрсөндөө гацжээ. Цаасны үйлдвэрт өнгөрүүлсэн 25 жил түүний бодол, сэтгэлгээ гацааж орхисон. Ажил нь түүний өөрийнх нь ертөнц болсон. Тэгээд ажлаа алдахад зүгээр нэг орлого бус өөрийгөө алдаж байгаа мэт мэдэрсэн. Гэхдээ асуудал яг энд бий. Бөмбөө ямар ч арга хэмжээ аваагүй. Урагшлахгүй, өөрчлөгдөхгүй. Нэг таасны компанид сул оронтой байгааг сонсоод таасыг биднээс өөр хэн хэрэглэх юм бэ гэж хэлснийг санаад дахимаар биш таасан дээр өргөлөө бичгээр таасан дээр өргөлөө бичиж өгөхөөр яарна. Өнгөрсөндөө дууралдаж бүх зүйлийг засаж болно гэж итгэж байгаа мэт. Ара үнийг хараад нэг зүйлийг ойлгоно. Юу ч өөрчлөгдөхгүй. Тэр ууралсандаа чулуу шиднэ. Гэхдээ энэ бол хорсол биш. Ядарсан, зөхөрсөн үний сүүлчийн дөхөө. Мансуу муугаа татхуул сандарч орилон өнгөрнө. Арагийн хувьд энэ бол амьдрал биш. Энэ бол тайз. Тэр даруй анхны тусламж үзүүлж чаддаг мэт дүрд орж шахахыг зүсэж хоройг нь сор өөртөө итгэлтэй шийдэмгий үлдэн. Үнэндээ тэр юу хийж байгааг огт мэдэхгүй. Тийм учраас энэ маш хошин инээдтэй хэсэг. Ара мансууг авраагүй. Тэр зүгээр л ямар нэгэн дүр тоглох, хэрэгтэй хүн мэт мэдрэх, амьд байгаагаа батлах хүсэлтэд хөтлөгдөж байгаа юм. Дуусмагц ямар ч тайлбаргүйгээр үзэгдэл дууссан мэт алхаж одно. Ара бөмбөө хоёрын гэрэлтийг ажилгүйд л биш, эсвэл л нураасан. Мансуу бөмбөг алхахаар ирэхэд бөмбөө түүнийг арыг амраг гэж эндөвнө. Нүрийг нь харж байгаагүй ч хэн нэгэн нуур тамраг байгааг нь үргэлж мэддэг байсан. Энэ мөчөд мансуу хоёр биенээ үнэхээр сонсож чадхаа байлсан хоёр хүний зууч болж хувирна. Бөмбөө энэ харилцааг мэдэж байснаа Араг одоо ч харилдгаа хэлнэ. Мансуу харин Арагийн өмнө хэлж байсан үгсийг давтан хэлнэ. Хаан ч хамаагүй ажил хий. Супермаркет, хөгжмийн кафе нэ. Юу ч хийсэн яах вэ? Гэхдээ бөмбөө татгалзна. Тэр инженер. Түүний бардам зан түүнийг инженерээс доор ажил хийхийг зөвшөөрөхгүй. Ноцодож байхад бөөнө. Ара түүнийг авна. Мансуу амиа аврах гэж дутна. Бөөндөө сонсогдно. Ара нөхрөө буутсан байв. Бөмбөө ам авар гэж гуйж ажлаа алдах нь миний сонголт биш байсан гэхэд Ара киноны гол санааг өөрийн үгсээр хэлдэг. Ажлаа алдах нь асуудал биш. Харин асуудлыг хэрхэн шийдэж байгаа юм шүү дээ. Ара бол киноны хамгийн дур булаан дүр. Бөмбөг мансуу биш Ара буутсан. Гэхдээ үндэ бөмбөө аль хэдийн өөрийгөө алчсан байсан. Эсвэл гэрэлтийг нь зогсон байдал нь ирээдүг нь үгүй байсан. Ара гохыг дарсан ч зохиол бидэнд хэн жинхэнэ буруутайг үзүүлнэ. Киноны төгсгөлд цагдаа нар бөмбөө Сижу нарын үхлийг гэрийн сурвалжилж ирнэ. Хэрвээ Ара байгаагүй бол мансуу шоронд орох байсан. Гэхдээ хэрэг амархан харагдана. Учир нь Ара төгс дүүх зохиож ямар ч хэрэглээ төрүүлэхгүй жүжиглэнэ. Энэ бол түүний удаан хүссэн дүр.
яг энэ дүр биш байсан баг. Гэхдээ гашуудсан бэлгэсэн эмэгтэй дүр тоглоно. Тэгээд тэр дүрээ төгс амьлуулна. Арагийн дүр киног нөхөж бүрэн болгоно. Тэр киноны тавьж буй асуултанд хариулна. Сонголт өргөлж байдаг. Ажлаа алдах нь төгсгөл биш. Харин түүнд яаж хандах вэ гэдэг л чухал. Бөмбөө дасан зогсож чадаагүй хүний жишээ. Ара үйлдэл хийж амьд үлдсэн хүний жишээ. Тиймээс л энэ кино харанхуй атлаа сонирхолтой, утгатай санагдана. Ара бол зүгээр л нэг туслах дүр биш. Тэр бол киноны жинхэнэ төгсгөл.